안녕하세요, 여러분. 호리도 한국어학원 강사 바트지칙입니다. 자, 삶의 бүгдээрэнд өглөө өдөр орой мэндийг хүргэе. Бид эргээд хөөрхий дуугийн маань зүгээс та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа Солонгос хэлний төвшин дотоо шалгалт буюу топик шалгалт өгч байгаа сурагчдаа зориулсан сонсдог топик шинэ өгсөн хичээлээрээ бүгдээ эргээд уулзах гэж байна. За, тэгэхээр багшийн төлөвлөгөөгөр бол 12 сарыг дуустал амралтын өдөр бүр та бүхэндээ энэхүү үн төлбөргүй хичээлээ хөөрхий дуугийнхаа YouTube сувгаар дамжуулаад хүрэхээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр хэрвээ subscribe хийж амжаагүй байгаа бол за мөн хөөрхий дууг маань мэддэггүй бол бүгдээрээ Instagram-ийн маань дагаад за мөн хөөрхий дуугийнхаа YouTube сувгийг бүгдээрээ заавал subscribe хийгээрэй гэж хүсэж байна. За тэгэхээр хагас өдөр орох энэхүү хичээл маань болохоор сонсдог топик шинэ өгсөн хичээл байгаа. Тэгэхээр топик шалгалтанд зориулж бэлдэж байгаа тий 2026 онд ирсэн ма топик шалгалт өгч байгаа сурагч нар маань бол нэг бүрчлэн сайн сонсоод яваарай гэж хүсье. За мөн маргааш буюу бүтээсэн өдөр орох хичээл маань болохоор Солонгос хэлийг дөнгөн сурч эхэлж байгаа эсвэл Солонгосыг сураад нэх их удаагүй байгаа сурагчдаа зориулсан маш сонирхолтой орчуулгын хичээлийг бэлтгэсэн байгаа маргааш апплоуд хийн. Тэр бүгдээрээ тэр хичээлийг маань бас үзээрэй гэж хүсье. За ингээд үндсэн хичээлийнхаа агуулгаар хамтдаа орцгоё. За, видео хичээлээрээ багш нь ерөөсөө 3 үг та бүхэндээ танилцуулж өгнө. Гэхдээ 3 үгнээс бидэнд жишээ өгүүлбэрээр дамжуулаад бараг 30, 40, 50 орчим үгнүүд бол ерөөхдөө гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр ямар ч зэ хэдүүлээ ийшээ дэшээ метронд явж байхдаа хичээлийн маань сонсож болох нь эсвэл яг сайхан тэмдэглэлийн дэвтэр болон хичээлийнхаа дэвтрийг гаргаж ирээд хамтдаа тэмдэглээд хийгээд явах бүрэн боломжтой байгаа шүү. За, ингээд бидний өнөөдрийн хичээлээрээ дамжуулж сурах хамгийн ихний үг маань л Канаан гэдэг үг байгаа. Канаан. За, энэ үг маань Канаан хада гэж орж ирж болно. Эсвэл Канаан гэж бас орж ирж болно гэсэн үг. Тэгэхээр Канаан гэдэг маань л өөрөө яг нэр үг учраас ядуурл гэдэг утгаараа ороод ирж байгаа. За, бүгдээрээ Канаан гэдэг үгийн солонгос хэл дээрх тайлбарыг хамтдаа эхлээд ажиллаад үзье. За, эхнээс нь бүтнээр нь уншвал 가난한 사람은 돈이 없어서 매일 먹을 음식을 사기 어렵거나 아이를 학교에 보내기 힘든 사람을 말합니다. 자, дахин нэг удаа уншвал 가난한 사람은 돈이 없어서 매일 먹을 음식을 사기 어렵거나 아이를 학교에 보내기 힘든 사람을 말합니다. За, тэгэхээр бүгдээрээ орчуулж үзэх юм бол ядуу хүн бол одоо ядууралд орсон хүн бол те ядуу хүн бол мөнгө байхгүй учраас өдөр бүр идэх хоолоо худалдаж авахд хэцүү байх юм уу? За, дараагийн илэрхийлэмж нь 아이를 학교에 보내다 гэж орж ирсэн байна л та. Тэгэхээр энийг болохоор сурагч нар маань хүүхдээ сургуульд нь илгээх гэж орчуулад байдаг. Гэхдээ тийм утгаал өрөөсөө байхгүй. 아이를 학교에 보내다 гэх юм бол хүүхдээ сургуульд нь явуулах. За, жишээлх юм бол бодж үзье. Би ээж байлаа гэж бодоход хүүхдээ өнөөдөр сургуульд нь явуулаагүй. гадуур зугаалах гэдэг ч юм уу те. Ийм тохиолдолд бүгдээрээ 저 오늘 아이를 학교에 보내지 않았어요. эсвэл 학교에 안 보냈어요. 우리 그냥 외출해야 돼가지고 학교에 안 보냈어요. ингэж хэлж болно гэсэн үг байна. Ойлгомжтой те. За, тэгэхээр хүүхдээ сургуульд явуулахад хэцүү хүнийг хэлдэг. 자, эхнээс нэг удаа уншаад эцсийн байдлаар орчуулсан хамтдаа зэгцлэе. 가난한 사람은 돈이 없어서 매일 먹을 음식을 사기 어렵거나 아이를 학교에 보내기 힘든 사람을 말합니다. ядуу хүн бол мөнгө байхгүй байгаа учраас өдөр бүр идэх хоолоо худалдаж авахд хэцүү юм уу? Хүүхдээ сургуульд явуулахад хэцүү байгаа хүнийг хэлдэг. За, энэ бол манайхан Канаан гэдэг үгийн үндсэн тайлбар байна. За, багш нь яг энэ хичээлээ шууд топик 2500 гэдэг номноос шууд аваад явж байгаа учраас ямар нэгэн зорилгоор холын нүгийг оруулаагүй зүгээр яг эхнээс нь дараалалаар манайхаа оруулж байгаа гэдгийг сайн ойлгоорой. За, эхний үг маань Канаан ойлгомжтой байх. Саяны Канаантай холбоотой дахин нэг жишээ бүгд хамтдаа сураад үзцгээе. За, жишээг эхнээс нь дахин 2 удаа уншиж танилцуулъя. 옛날에는 가난 때문에 배움의 기회를 놓친 사람들이 있다. 옛날에는 가난 때문에 배움의 기회를 놓친 사람들이 있다. За, 옛날 гэдэг үг маань бол яг эрт дээр үед гэдэг утгаараа дүүцэд ороод ирж байгаа. Тэгэхээр дээр үед ядуугасаа болоод те ядуурлаас болоод суралцах боломжоо алдсан хүмүүс
байсан. Ийм утга байна. За тэгэхээр энэ дундаас бүгдээрэнд нь хэрэгтэй илэрхийлэмж өгнөд гэх юм бол эхнийх нь пэвүмэ кивэ. Пэвүмэ кивэ гэхээр суралцах боломж гэдэг утгаараа ороод ирж байгаа. Тэр жишээлх юм бол 저한테 한국에서 배울 수 있는 배움의 기회가 왔으면 좋겠어요. гэдэг ч юм уу те. Ийм жишээгээр ашиглаж болох нь. За харин дараагийн хоёр дахь хэрэгтэй илэрхийлэмж маань 기회를 놓치다 буюу боломжийг алдах. Одоо гартаа боломжийг оруулж ирчээд тэр боломжийг алдах гэдэг ч юм уу ийм тохиолдолд орж ирэх боломжтой илэрхийлэмж авах нь. 기회를 놓치다. 자, дахин нэг удаа уншаад орчуулгыг гаргавал 옛날에는 가난 때문에 배움의 기회를 놓친 사람들이 있다. дээр үед ядуурлаас болоод, ядуугаасаа болоод суралцах боломжоо алдсан хүмүүс байдаг. Ойлгомжтой те? Амархан те? За тэгвэл бүгдээр өнөөдрийн суралцах дараагийнхаа үг рүү хамтдаа орцгоё. За дараагийн үгийн хувьд илүү одоо тооцоолол дээр орж ирдэг буюу эдийн засагч юм уу? За мөн боловсролын салбарт бас түгээмэл хэрэглэгддэг үгнүүдийн нэг байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр эргээд топик шалгалтанд бол орж ирэхгүй байх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр үгс үг. Бүгдээрээ заавал зэжлэх ёстой үгнүүд нэг байна. За 가능성 буюу боломж бололцоо гэдэг үг байгаа. За энэ үгийн бүгдээрээ тайлбарыг солонгос хэлээр харж үзвэл 가능성은 어떤 일이나 상황이 실제로 일어날 확률이나 잠재력을 의미해요. 자, 다시 한번 읽어 드릴게요. 가능성은 어떤 일이나 상황이 실제로 일어날 확률이나 잠재력을 의미해요. За, энэ дундаас манайха яг энэ 가능성 гэдэгтэй яг адилхан шахах утгатай үгнүүд бол 확률 гэдэг утга байна. Дээрэс нь 잠재력 гэдэг үг байгаа. За, chance хэлж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр өөрийн чинь өөрөө боломж бололцоо гэдэг утгаараа орж ирнэ. За, 잠재력 гэхээр одоо нөгөө потенциал гэдгээр орж ирж болно. Бас нэг өөр утга нь нууц, далд, авиас, чадвар гэж орж ирж болдог. За, тэгээ мэдээж боломж бололцоо гэдэг утгаараа ороод ирж боломжтой байна. Тэгэхээр саяны өгүүлбэрээ бүгдээ орчуулж үзэх юм бол боломж бололцоо гэдэг нь альва нэг зүйл юм уу? Одоо альва нэг ажил юм уу? Нөхцөл байдал, боддоор бий болох боломж юм уу? Бололцоог илэрхийлдэг. Ийм утга байна. Ойлгомжтой тий? 가능성тай адилхан үгнүүд нь юу ах нь вэ? 확률, 잠재력 гэдэг хоёр үг байна. За тэгвэл бүгдээрээ одоо энэ өгүүлбэртэй холбоотой жишээ үг хамтдаа харцгаая. За жишээ өгүүлбэрийг 2 удаа уншаад бүгдээр хамтдаа орчуулад үзье. Тэгэхээр ямар ч нэлээд урт боловчиг маш хэрэгтэй жишээ өгүүлбэр байгаа. За эхнээс нь харуул. 투자할 때 시간이 좀 걸리더라도 투자 대상에 대한 정보를 수집하고 꼼꼼히 분석한다면 실패할 가능성이 적을 것이다. 자, 다시 한번 읽어드릴게요. 당연히 이거 나오샤도이. 투자할 때 시간이 좀 걸리더라도 투자 대상에 대한 정보를 수집하고 꼼꼼히 분석한다면 실패할 가능성이 적을 것이다. За, хамгийн ихний бидний мэдэж авах ёстой үг бол 투자하다 буюу хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулах гэсэн утга байгаа. Тэгэхээр 투자 ганцаараа ороод ирэх юм бол хөрөнгө оруулалт, 투자하다 болчоор хөрөнгө оруулалт хийх гэдэг утга байна. За, тэгэхээр хөрөнгө оруулах үедээ цаг хугацааг жоохон зарцуулсан байсан ч гэсэн, цаг хугацаа одоо жоохон орсон ч гэсэн 투자 대상 буюу тухай хөрөнгө оруулалтынхаа объект буюу юунд хөрөнгө оруулж байгаа вэ гэдэг зүйлийнхаа талаар мэдээллийг цуглуулад 꼼꼼히 분석한다면 буюу маш наривчилсан байдлаар анализ хийгээд үзэх юм бол 실패하다 буюу бүтлгүүтэх гэдэг үг байгаа шүү дээ. Тэгэхээр 실패하다 дээр нэмээд доотлолт нь 를 ороод ирсэн учраас бүтлгүүтэх буюу ирээдүйн цаг орж ирээд бүтлгүүтэх боломж нь бага болно. Бага байна. Ийм утга байна. За, дахин нэг удаа солонгосоор уншаад эцсийн байдлаар орчуулгаад зэгцлвэл 투자할 때 시간이 좀 걸리더라도 투자 대상에 대한 정보를 수집하고 꼼꼼히 분석한다면 실패할 가능성이 적을 것이다. хөрөнгө оруулалт хийх үедээ цаг хугацаа жоохон зарцуулсан байсан ч гэсэн хөрөнгө оруулалт хийж байгаа зүйлийнхаа талаарх мэдээллийг цуглуулад наривчилж одоо нягт нямбай байдлаар анализ хийж үзэх юм бол бүтлгүүтэх боломж нь багасах болно. Ойлгомжтой те? Маш дэжиг ойлгомжтой байсан байх гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрээ тэмдэглээд эсвэл дахин видео очиулаад хичээлээ үзээд дахиад тавтаад аваарай. За, одоо бүгдээрээ өнөөдрийн видео хичээлээр сурах сүүлийн үг рүү хамтдаа орцгоё.
За энэ үгний хувьд топик шалгалтын 45-аас 50 дугаар тасгалын хэсгүүд дээр орж ирдэг яг ийм чончи буюу улс төртэй холбоотой агуулгууд дээр маш их хэмжээнд орж ирдэг үгнүүдийн нэг байгаа. Тэгэхээр бүгдээрээ заавал зэглээд авах шаардлагатай гэсэн үг. За энэ үг маань какгуг буюу улс бүр, орон бүр, улс болгон гэсэн утгаар орж ирж байгаа. Үг ахна. За хэдүүл энэ үгнийхээ тайлбарыг солонгос хэл дээрх тайлбарыг нь хараад үзэх юм бол какгуг은 모든 나라들이라는 뜻이에요. 각국은 모든 나라들이라는 뜻이에요. За, 각국 гэдэг бол бүх л улсууд бүх улсууд гэсэн утгатай юм аа гэсэн илэрхийлэмж байна. За, тэгвэл 각국тэйгээ холбоотой жишээ өгүүлбэр буюу өнөөдрийнхөө сүүлийн жишээ өгүүлбэрийг хамтдаа харцгаая. За, бүгдээрээ жишээ өгүүлбэрээ дахин 2 удаа уншиж үзэх юм бол 지구 온난화로 인해 세계 각국에서는 이상 기후가 나타나고 있다. 자, 다시 한번 지구 온난화로 인해 세계 각국에서는 이상 기후가 나타나고 있다. За тэгэхээр 지구 온난화 гэдгийг бүгдээр ерөөхдөө өмнө нь сонсч ирсэн байх гэж бодож байна. Сүүлийн үед ч гэсэн дэлхийд даяар нэлээд эрчийг аваад байгаа. Дэлхийн дулаар л гэдэг сэдв маань энэ жишээ дээр орж ирсэн байна. Тэгэхээр нөгөө дэлхийд ямар зүйл эрчийг авч ярианы сэдв болж гин, за мөн солонгос дотор ямар зүйлс ярианы сэдв болж гин гэдгээс шалтгаалаад бас топик шалгалт нь нэлээх орж ирдэг байгаа. Тэгэхээр бүгдээр энийг заавал зэжлээд аваарай. За дэлхийн дулаарлаас дамжуулаад дэлхийн дулаарлаас болоод гэж орчуулж болно. Дэлхийн дулаарлаас болоод дэлхийн олон улсын улс бүрт бүх улсуудад 이상 기후가 나타나고 있다 буюу 이상 기후 гэдэг илэрхийлэмж маань манайха эрс уур амьсгалыг илэрхийлж байгаа. За тэгэхээр дэлхийн дулаарлаас болоод олон улсын бүх улс бүрт улс орон бүрт эрс уур амьсгал гарцсаар байна. Буюу одоо эрс уур амьсгалтай байна гэсэн утга байна. Ойлгомжтой тий? За сүүлийн удаа дахин нэг уншиж үзье. 지구 온난화로 인해 세계 각국에서는 이상 기후가 나타나고 있다. ойлгомжтой. За тэгэхээр өнөөдрийнхөө хамгийн ихний топик сонсдог үгсийнхаа видео хичээлээр бид нар хамтдаа 3 үгийг хамтдаа суралцлаа. Тэгэхээр эцэст нь бүгд хамтдаа дүгнэлт байдлаар үгнүүдээ нэг хараад өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. За өнөөдөр бүгдээрээ жишээ өгүүлбэрээр 3 өгүүлбэрээр дамжуулж 3 үгийг хамтдаа суралцаж үзсэн байгаа. Тэгэхээр яг түрүүний ажиллаж үзсэн жишээ өгүүлбэрээсээ хараад өөрийгөө энэ үгийг цээжилсэн байна уугүй байна уу гэдгээ бүгдээр хамтдаа эцсийн удаа нэг удаа шалгаад үзээрэй. За багш нэгнээс нь 2 удаа уншиж өгөөд хэдүүл өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. 자, 옛날에는 가난 때문에 배움의 기회를 놓친 사람들이 있다. 2. 투자할 때 시간이 좀 걸리더라도 투자 대상에 대한 정보를 수집하고 꼼꼼히 분석한다면 실패할 가능성이 적을 것이다. 고로 지구 온난화로 인해 세계 각국에서는 이상 기후가 나타나고 있다. 자, 여러분 다시 한번 마지막으로 한번 읽어 드릴게요. 옛날에는 가난 때문에 배움의 기회를 놓친 사람들이 있다. 두 번째는 투자할 때 시간이 좀 걸리더라도 투자 대상에 대한 정보를 수집하고 꼼꼼히 분석한다면 실패할 가능성이 적을 것이다. 지구 온난화로 인해 세계 각국에서는 이상 기후가 나타나고 있다. За ламжтай ах те өнөөдөр тэгэхээр бүгдээр хамтдаа 가난 буюу ядуурал, 가능성 буюу боломж бололцоо, 각국 буюу улс, тус бүр гэдэг үгнүүдийг маш нэрвчсэн байдлаар хамтдаа суралцаж үзлээ. 자, 그러면 여러분 오늘 연산 수업을 여기까지 함께 시청해 주시고 함께 공부해 주신 학생 여러분들에게 진심으로 감사드리고 오늘 수업을 여기까지 하겠습니다. За өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ эргээд маргааш болон дараагийн амралтын өдрүүд за мөн захим сургалтуудаараа бүгдээрээ эргээд олцгаая.